Хаал дүүргийн 2 дугаар хороо 75 дугаар сургуулийн баруун талын хэмлийн шарын байруудыг дахин нурааж, дахин төлөвлөлтөөр хаавал цогцлбор хотхныг барьж эхэлсэн. Тэгвэл дахин төлөвлөлтөөр барилга барьж байгаа компани хөлдөө газар ухснаар ойролцоох орон сууцны барилгад газар хөдлөлтөй адил чичирхийлэл өгчээ. Мөн анх 16 давхар барилга барихаар зураг төслөө батлуулсан ч 21 давхар болгон өөрчилсөн байна. Өглөө ингээл 9 цагийн үед ажил эхлэнгүүт л одоо ингээл юу ин краны юм уу ингээл газар ухчаа дуу ингээл амар нүрэглээл өдөржингөө нүрэглэн. Заримдаа намтахаар нэг цонхоо онгоолгоол тэгэл дуурахаар нь буцаж цонхоо хаачаал. Тэгээ энэ орой 8 20 цаг хүртэл үргэлжилдэг ш. Тэгээ ингээд одоо энэ гэрлийн люкстер энтер ингээл бүр ингээл чичигнэл бүр дөргөө мэддээд байдаг байхгүй газар хөдлөж байгаа юм шиг. Оо чимээ ихтэй айгүй хэцүү хөөхтс нь унтуулахгүй нэраа хөөхтийг бол ерөөсөө тэгээ шүн их ажиллана. Энэ байр хаалт зайваа шүү дээ. Тэр орчихсон байна. Энэ ялангуяа 5 давхрын энэ нэг уртлаа суулгах хэцүү юм гэж. Харин барилгын компанийн хувьд бүх шатны байгууллагаас зохиох зөвшөөрлөө авсан барилгын ажлыг эхлээгүй харин газар шорооны ажлыг хийж байгаа. Мөн ойролцоох орон сууцны барилгуудыг өөрсдөө барьсан учраас 8 баалын газар хөдлөлтөнд төсвөртэй газар шорооны ажил барилгын аюулгүй байдалд нөлөөлөхгүй гэх тайлбарыг өглөө. Мөн барилгын B1, B2 давхарт 290 автомашины зогсоол хийхтэй холбоотойгоор 16 давхрыг зохиох зөвшөөрлийн дагуу 21 давхар болгож нэмсэн гэдгийг хэлж байлаа. Бид нэр зураг батлуулахдаа бүх норм дүрмээ хангачаа зураг батлуулдаг. Тэрийг бид нар шалгахгүй нийслэгээ өөртөө шалгадаг. Тэрнийхээ дагуу зураг төслөө батлуулаад батлагдсан зургийнхаа дагуу зөвшөөрлөө аваад ажиллаж байгаа. Тэгээ одоо бидний зөвшөөрөл нь болохоор бид нар нөгөө нэг B1, B2 давхартаа хийх учраас доошоо бид нар нэлээд үнцгий ухах хэвээр ухлаа нөгөө эргийн нууралт буюу энэ барилга хооронд одоо барилгууд маань ингээ хоорондоо ингээ эргийн нууралт буюу шороо нуурдаг учраас тэрний түшид цан буюу эргийн хамгаалт гэж ярьдаг. Эргийн хамгаалтыг хийхийн тулд одоо хамгаалтын бэлтгэхээрүүдээ хийгээл явж байгаа. Түүнээс бол яг ингээд барилгын ажил бол бас эхэлчихээг байна. Зүгээр л хөрс нуурах аюулт эрсдэлтэй учраас тэрийг нь хамгаалахын тулд хөрсний нууралтаа хамгаалахын тулд бид нэр түшид цан гэдэг юм хийгээ явж байгаа. Бид барилга хоорондын зай стандарт хангаж байгаа эсэх болон барилгын чанарт газар шорооны ажил хэрхэн нөлөөлөхийг холбогдох албаныхнаас тодруулсан юм. Барилга хоорондын зай нь 25 м байгаа. Батлагдсан зураг төсөл дээр. Магадгүй нөгөө B1 зойрын давхрын ажлыг нөгөө томор хуудаж хийж штэ. Тэгж ухаж байгаа болохоор ойрхон байна гэж ойлгоод байгаа. Тэрнээс их дээшээ босч байгаа хэсэг нь 25 м-ийн зайтай хол байгаа гэсэн үг. Барилгын үндсэн хийц бүтээс дээр бол энэ доргой чичирхийллээс болоод нэг юу яагаад гэмтэл үүсээд барилга нурах эрсдэл үүсээд байх ийм боломж байхгүй. Яагаад тэгэхээр үе шат болгонд нь хяналт яваад улсын хөмс нь хүлээж аваад явцын хяналтуудаас нь зохиох захиалах үүсэлсэн бүгд баталгаа гаргаад чанарын бүх сертификаттай холбоотой бүх материалууд нь ингээд өгчихсэн ийм барилгын байгууламж дээр бол доргой чичирхийллээс болоод одоо барилга нурна гэсэн ийм ойлголт байхгүй л дээ. Хаавал цогцлбор хороол нь бүрэн цутгамал учраас чичирхийлэл тодорхой хэмжээгээр мэдрэгдэнэ гэдгийг албаныхан хэллээ. Гэхдээ энэ нь барилгын чанарт төдийл нөлөөлөхгүй, мөн чичирхийлэл барилгад хэрхэн нөлөөлж байгааг хэмжиж хийнах боломжтой байдаг байна. Шаардлагатай тохиолдолд нийслэлийн хяналт шалгалтын газраас тус барилгад ажиллах боломжтой. Өнөөдрийн байдлаар иргэдээс гомдол эргээгүй гэсэн юм а.